За англи хэлэнд бол эсрэгцэж байгаа, сөрөгдөж байгаа санааг бол нийлэмд өгүүлбэрт 25 янзын холбоосоор дамжуулж илэрхийлж болдгоо гэж одоо нэг хичээл дээр бол багш нь тайлбарлаж ирсэн. За тэгээд энэ одоо жишээ нь бид нар энгийн нийлэмд өгүүлбэрийн батыг мэднэ. За одоо хавсарч нийлэмд өгүүлбэрийн while, with, whereas байхад гэж орчуулагддаг холбоосыг мэднэ. Мөн одоо nevertheless, nonetheless, however тэгсэн мөртлөө тийм байтлаа гэлээ гэхдээ гэж одоо орчуулдаг ийм одоо цаашаа холбоос буюу коннекторуудыг бол мэдж байгаа. Тэгвэл өнөөдөр бас одоо бодож санаж яснаас бүр тээс хөндлөн бүр 360 градус эргэцсэн ийм одоо хоёр өвлийг одоо хооронд нь холбож өгдөг цаашаа холбоос буюу коннектор болох by contrast, in contrast, мөн одоо on the contrary гэдэг энэ гурван холбоосыг болвол одоо тэгсэн ч нөө харин зэсрэгээрээ гих мэтээр орчуулдаг байгаа. I thought they were preparing for the exam. Би одоо бид тэдрийг шалгалтандаа бэлдээд байх л гэж бодож байлаа. By contrast тэгсэн ч нөө харин зэсрэгээрээ they must have played cards till dawn гэж. Тэгсэн ч нөө харин одоо бүр үүр цайтал хүзэр тоглосон юм шиг байгаа юм да гэж. Гэх мэтээр You might think my husband to be a poor man. Чи миний нөхрийг нэг ядуу хүн байна гэж бодоод ашиг байна да. By contrast, on the contrary, харин зэсрэгээрээ my husband is extremely rich. He owns 3 gold minings. За харин зэсрэгээрээ миний нөхөр бол одоо тасарсан баян хүн байдаг юм уу? Одоо 3 алтны уурхай эзэмшдэг штэ гэх мэтээр. За тэгээд нөгөө дээрх үед нэг савнгийн реклам байдаг байсан. За нэг бор дээлтэй жижигхэн хүү орж ирээд нөгөө мө ботгочоо одоо нулимчдаг байж гэдэг шиг л орчуулдаг юм байна юм шиг ерөөдөө. Жишээ нь одоо we expected government's decision on decreasing petrol price. Бид нар одоо бензиний үнийг бууруулах асуудлаарх засгийн газрын шийдвэрийг одоо найдаж хүлээж байлаа, гордож байлаа. By contrast, it has increased by 500 tugriks. Харин зэсрэгээрээ тэгсэн ч нөө харин 500 одоо төгрөгөөр нэмэгддэг байж шүү дээ гэж. Гэх мэтэр. You were expected to win the math Olympics. Чамайг ч одоо энэ тооны олимпиадад төрүүлчих юм байх л гэж бодоод байлаа. By contrast тэгсэн ч нөө харин you have failed it. Тэгсэн ч нөө харин чи чинь одоо унцдаг байж шүү дээ гэх мэтэр орчуулдаг байна шүү дээ.